Эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ монголчууд үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоос сэргээ мандуулсан өдрийн баярын мэндийг хүргэж Монголын үндэсний олон нийтийн телевизээс шинэ жилд зориулан үзэгч та бүхэнд төлөвлөж байгаа өвлийн 17 цуврал нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг эхэлж байна. Дөнгөж сая та бүхэн 22 жилийн тэртээ Монгол улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн очроотын бүгд найрамдах энэтхэг улсад хийсэн албан ёсны айлчлалын дүрсвчлэгээс үзлээ. Энэ бол Монгол улс ардчилсан замыг сонгосноо дэлхийн нийтэд зарласан үед Монгол төрийн тэргүүний хийсэн анхны томоохон айлчлалуудын нэг. Ийхүү түүх өгүүлж байгаагийн учир юу вэ гэвэл өнөөдрийн манай нэвтрүүлгийн хүндэт зочинтой холбоотой. Саяын бичлэг дунд та нар хамгийн ихний игнэнд биш ч гэсэн хамгийн их ажилтай шалмгаа хөдөлгөөнтэй жижигхэн биетэй нэгэн эмэгтэйг анзаарсан баг. 1966 оноос хойш Монгол төрийн тэр дундаа Монгол төрийн гадаад бодлогын асар их түүхийг өөртөө тээж яваа Ахмад дипломат гэж орчуулагч Аригчаагийн баасан өнөөдрийн манай нэвтрүүлгийн хүндэт зочин юм аа. За юуны өмнө нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч манай цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын зочноор хүрэлцэн ирж нэвтрүүлгийн хойморт ирсэн танд баярлалаа. За энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа явдалд их баярлалаа. Хүүхэд ахуй цагаас Монгол телевизийг гэрийнхээ хойморт үзэж сууж хожим хонин 600-ийн нэртэй энэ хүндтэй студид оролцож энд ирэх ийм боломж олгосонд их баярлалаа. За би сая таны нэвтрүүлгээ эхлэхдээ таны намтрын гэдэг юм уу одоо CV гэж ярьдаг ч CV дээр байдаг нэг тоог их тодорхой хэлжлээ л дээ. 1966 оноос хойш та бол Монгол төрийн гадаад харилцааны түүхийг тээж яваа хөөн гэж. Ингээд таны ер нь намтар хэр урт намтар вэ? Хүний намтар урт багныг янз янз л байдаг байх. Гэхдээ над шиг тийм богинохон намтартай хүн цөөхөн болоо гэж байдаг. Би 51 онд 1-р 10 жилийн 1-р дунд сургуульд ороод 10 жил сурч төгсөөд Москвад гадаад хэлний дээд сургуульд очиж суралцаад тэгэл гадаад явдлын яамд ирж ажиллаад тэгэл 2002 онд тэтгэвртээ гарсан. Энэ бол ерөөсөө л миний намтар. Тэгэхээр би сая нэвтрүүлгийн эхэнд 94 онд Монгол улсын ерөнхийлөгчийн энэтхэгт хийсэн айлчлалын дүрсийг санаандгүй үзүүлсэнгүү л дээ. Таны энэ намтрын тухайд санаандгүй эхэлсэнгүү. Тэгэхээр та хамгийн анх томоохон айлчлалд явж исэн үеэ дурсаач. За айлчлал гэхээс өмнө би Монгол улсын төр засгийн тэргүүнүүдэд одоо хил залхуулж явлаа л да. Тэгэхээр энэ үе бол самбуу даргаас эхэлдэг. Тийм байна л дээ. Тийм. Би 1971 онд анх самбуу дарагт орж орчуулга хийжсэн. Тэр бол төрийн одоо өндөр дээд хүнд их айж исэн. Гэвч самбуу дарга бол хачин тайван тийм дүлгэн хүн байсан. Намайг тэр үед авраад гарсан юм байжээ гэж одоо бол эргээд боддог. Яагаад авраад? Үгүй яах вэ? Энд чи анх удаа тийм том хүнд орчуулга хийнэ гэдэг чинь ямар нэгэн айдас би болж л байгаа байхгүй юу? Сандраад л тий. Гэвч ярьж байгаа хүн
өөрт чинь тэр хүний хандж байгаа хандлага өөрийн чинь аяндаа тайвшруулаад явчихж байгаа. Тэр үеийг би мартдаггүй л байхгүй юу. Тэгээд тэрнээс хойш хугацаанд тэгэл Цэдэнбал дарагт бүх хугацаанд тэгэл Очир бат дарга, ерөнхийлөгч, Батмөнгө дарга, Жасраагай, за тэгэл инг сайхан ер нь бүгддээ. Тэгэл манай залуу үеийнхэн эхлээл ороход тэднэрт бас тэгэл урд хоноггүйгэл хөлийн залгуулаад явж ийл одоо ерөнхийлөгч Илбэгд орж байна, Бат Өөл байна, гадаад яамны сайд, ерөнхий сайд байсан Амар Жаргал байна. Гэх жишээтэй ингээл 2002 оныг дуусгах хугацаанд энэ үүргийг биелүүлэл ингээл зүтгэж явж ирсэн дээ. 90-ад оны үе гэдэг бол одоо Монгол улсын хувьд дэлхийд шал өөрөөр танигдах, шал өөрөөр өөрийгөө ойлгуулах цаг үе ирсэн баг. Тэнд нэг сонин зураг байлээ л дээ. Та Талигач Зориг, Бат Өөл, Талигаач Батсүх, Гамболд энэ төр гэл яг шинэ үеийн одоо 90-ад онд олон намын сонголтыг бий болгож исэн үе. Тэр дунд та суугаад орчуулга хийж байгаа. Ямар учраас тэнд тийм орчуулганд оролцож байгаа? Ер нь Монгол улс ардчилсан зах зээлийн эдийн засгт нийгмийг сонгож авсны дараа Монгол улсад одоо 3 дахь орноос гэж хэлээ л да тий. Ирж айлчилсан анхны хамгийн том хүн бол Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Бэкер гой байсан. Ингээд Бэкер гойг Монгол айлчлах энэ айлчлалтанд би бас орчуулагчаар оролцсон. Тэгээд тэр үед Монголд шинээр бий болсон улс төрийн намууд, тэрний зүтгэлтнүүд, дарга нарыг Бэкер гой одоо их тэнгэрт хүлээж авч уулзаж илэн далангүй яриа өрнүүлж ирсэн. Тэгээ би тэнд орчуулга хийгээ сууж ирсэн юм аа. Бэкер гойтой хийжсэн айлчлалын чинь зургнуудаас их сонин зургнууд байлээ л дээ. Тэгтээ одоо тэр үеийн айлчлалын хуу эсвэл өөр зураг юм болов ийм Монгол ном сум харвах гэд. Тэр чинь Бэкер гой анх эхний удаа айлчилж ирчээд ганцхан хоноод буцсан штэ. Ягаад нөгөө Куитийн дайн гарсан учраас тэгээд явхдаа бол би Монгол орнд заавал дахиж ирнэ гэж хэлээд явсан. Тэгээ яг 1 жилийн дараа эргэж ирсэн. Тэгээд тэр үед миний одоо наадам гэд манайхан зохиодог штэ зохиогоод. Тэгээд ингээд Бэкер гойд нумсан бариулаад харуулахгүй юу? Харуулах гэ бариулсан. Тэгээд ингээд би яг хажууд нь л байжсэн чинь нөгөө сум нэг л ингээл доогуур барайл. Тэгээ миний санаанд юу буусан гэхээр хүн лөө очиод ончмоор юмсаг санагдах нь та дээш нь гэж хэлчихгүй. Тэгсэн чинь ингээл дээш нь ингэсэн чинь тэнгэр нөгөө сум харуулчихжээ. Тэгээ нөгөө дээш нь гэхээр тийдгин гэж бодохгүй юу. Тэгээ сүүлд нь зэмл авчил л ч одоо мэдэхгүй байж буруу зааж өгөөд. Тийм үйл явдал болж ирсэн. Илүү чөлөөтэй байсан үе л дээ. Албан яриа энэ төр дууссан байсан үе байсан. Тэгэл энэ хугацаанд би зөвхөн Монголд биш одоо төрийн айлчил, гадаад яамны сайдын айлчил, гадаад яамны төлөөлөгчдийн айлчил гих мэтийн энэ бүх одоо ажлыг хил амын залгуулад ер нь дэлхийн 100 гаруй оронд явсан байдгийг жуулчнаар биш л дээ. Тэгээ эргээд надаас одоо асуух юм бол тэр орнуудын талаар над нэг мэдхийн байхгүй. Очсон уу? Очсон. Бид нар чинь ингээл онгоцноос буугаал ажиллаа хийгээл нэг мэдхэд эргэл онгоцондоо ирэл суучдаг ийм л ажилтаа бол суучтай орчуулагч хүн гэдэг бол тий. Тэгээ энэ үед бол дэлхийн томчуудаас гэхэд бол Английн Хатан хаан, Австрали, Шинэ Зеландын амбан захирагч, тэгэл Франц, Бэлэг, тэгэл одоо Африкийн орнууд байла, Мозамбик, Ангол гэх мэтлэн тэгэл Азийн Таиланд энэ орны төр засгийн тэргүүн хаад Хатан хаантай уулзаж
байх үед нь яриаг нь орчуулж явлаа. Монголын болвол төр засгийн тэргүүнүүдийн талаар би өнөөдөр ч гэсэн асар их том хүндэтгэлийг өөртөө тээж явдаг юм. Гол нь юу гэхээр тэр хүмүүс үнэхээр хүнлэг хүмүүс байсан. Тэгээ би бол ухаандаа боддгийн шүү дээ. Одоо болтол цаг үе өөрчлөгдлөө гэхэд хүн түүхээ мартаж болохгүй. Түүхээ мартахгүй, түүхээрээ бахархах хэрэгтэй. Түүхээсээ сургамж авах хэрэгтэй. Гэхдээ түүхээрээ амьдрч болохгүй юм аа гэж би боддгийг. Энийг би Цэдэн Балдаргатай зориуд уялдуулж хэлж байгаа. Цэдэн Балгаа бол үнэхээр хүнлэг. Ямар сод тэр юмыг мартахгүй тийм хүн байсан. Гэхдээ хүнд аягүй анхаарал тавьдаг. Орчуулагч хүн гэдэг бол ажлаа гүйцэтгэж яваа жирийн л нэг ажилт. Тэгэхэд бол Цэдэн Балдаргад хизээж тэгж ханддаггүй байсан. Тэгээ нэг тийм сонирхолтой юм боллоо л да. Тэр үед нэг Бирм улсаас Монгол цуух элчин сайд ирээд итгэмжлэгч жоох хүчгээ барьлаа. Тэгээ нөгөө хүн чинь яриа би орчуулаа сууж исэн чинь одоо англиар манай Бирмд одоо red rice, black rice, yellow rice гэд ургадаг гэж юм л та. Тэгээ би бодлоо. Над цагаан будаа санаанд ордог. Тэгэл ерөөсөө л шууд югсэнхээр энэ Бирм улсад цагаан будаа, цагаан хар будаа, цагаан шар будаа, цагаан удаан будаа ургадаг гинэ гэдэг ингээд орчуулчихж байгаа. Одоо өөр надад ямар нэгэн хувилбар байсангүй. Тэгээд өнгөрцөн, тэгээ орчуулах хэд дуусаад гадны зочин гараад явчлаа. Тэгсэн дарга баасан чи наашаа нэг хүрээд иргэж байна. Тэгэл бодлоо. За одоо ингээд өнгөрч байгаа юм байх таа л гэсэн. Тэгсэн чинь үгүй би саяын чиний хийсэн орчуулганы тэр юуг бодоод байлаа. Одоо манайх чинь ганц цагаан будаа оруулж ирдэг учраас тэгээ нэрлэлчих. Үгүй ерөн цаашдаа ийм тохиолдох юм бол цагаан будааны хар тутрах, цагаан будааны шар тутрах ийм маягаар чи наад бэрхшээлээсээ гарчиж болох юм гэж би бодлоо шүү гэж хэлж байгаа юм л да. Тэгэхээр тэр бол хүний төлөө хүнд байдалд орчлоо гэдгийг ойлгоод яаж цаашд нь энэ хүнээ би одоо ийм хүнд байдалд дахиж учруулахгүй байх вэ гэдгийг л тэр хүн хугацаанд бодсон байдаг. Би өнөөдөр болтол тэрийг бол ерөөсөн мартахгүй явдаг юм аа. Таны энэ зургнууд дотор Хиллари Клинтоныг ирэх үед бас яасан их олон зургнууд байна. Тэгээ тэр дунд би Жасраагаан зургийг хараад бодж ялаа. Мөн ч хэцүү үед засгийн газар тэргүүлж исэн хүндээ Жасраагаан тухай та дурсаач. Жасраагаа бол би боддгийн шүү ер нь. Монгол улсаа ялангуяа эдийн засаг энэ бүх юмыг ер нь жинхэнэ гүнзгий мэддэг хүн байсан. Ямар ч тохиолдолд ямар ч гадны одоо хүн ямар ч асуудал тавихад гайхмаар ерөөсөл тоо баримтыг хилдэг. Өөрөөр хэлбэл ингээд хоосон яриад байдаг. Монгол улс тийм байна гэд нэг юм ярьсан бол тэрийг араас нь нотлохыг хөдлөшгүй баримттай нь гаргаж ич ярьдаг байсан. Ингэснээрээ ч тэр хүнд хэцүү үед манай улсын эдийн засгийг аваад гарах. Тэр үед гадны тусламж дэмжлэгийг авахд тэр бол жинхэнэ нөлөөсөн гэж боддог. Яагаад гэвэл хүнд итгэл үнэмшилтэй тэгж ярьж чаддаг. Хоосон үгээр ярьдаг. Тийм чадварлаг удирдах байсан юм аа. Би таны яриаг яг энэний араас би өөр асууна гэд бэлдэжсэн нэг асуултаа тавих гэж юм л да. Яагаад гэхээр зэрэг одоо манай залуу үзэгчд зарим санахгүй ээж магадгүй. 90-ад оны үед эмнэлэг шприцгүй. Хагалгаа хийгээд ойх утасгүй үед. За тэр үед л бол одоо Америкийн цэргийн тусламж ирж гинэ гээл ингээд. Тэр үед би өөрөө сурвалжлагч байсан болохоор би таныг сайн санаад байна л да. Тэр дунд жинхэнэ гар бие оролцож явсан. Монгол улс Америкийн нэгдсэн улсын хооронд батлан хамгаалах салбарын өнөөдрийн түвшинд төрсэн харилцааны эхлэл тэгэхэд тавигдсан. Тэр үед би гадаад тэр үед явдлын яам гэдэг байлаа шүү дээ. Тэнд би одоо яг Америк энэ Хойд Америкийг хариуцж ажиллаж байсан л та. Тэгээд тэр үед бидний одоо мэдээлэл авдаг тэр гол их сурвалж маань Монцомигийн ногоо мэдээ гэж байдаг байлаа шүү дээ. Тэгээд тэрийг бол ер нь өглөө бид нар ажилдаа орж ирээл тэрийг уншдаг. Тэгээд нэг өдөр уншаа сууж исэн чинь Польш улс тэгэхэд анх удаа Пентагоны тэр
тусламжийг авсан гэд байж ахгүй юу. Миний бага охин чинь хүний эмч байхгүй юу. Тэгээ тэр үед эмнэлэгт ер нь ямар хэцүү байгааг л байнга ярьж идэг. Тэгээд бодлоо. Үгүй яагаад Польш авч болсон манайх энэ асуудлыг тавьж болдггүй юм бол гэд. Тэгээд тэр үеийнхээ одоо асуудлаа боловсруулад нотлох одоо баримтнуудыг бий болгоод яамныхаа удирдлага танилцууллаа л да. Тэгэхэд манай яамны удирдлага бол зүйтэй. Боломжтой их усрээс болох юм бүхнийг бид нэр одоо шүүрж авдаг цагаа гэ. Тэгээд энэ асуудлыг боловсруулад ингээд тэр үед одоо дээш нь оруулаад тэгэхээр үед дургуйцчихсэн хүн би. Монгол ядарлаа гэхэд Пентагоноос тусламж аваад тахтай яадгийн бэ гэж хэлжсэн хүн би л дээ. Гэхдээ л одоо улс орно гэж бодох сэтгэл нь ямар ч байсан тухайн үеийн жоохон бардам зангаас нь дээгүр байсан юм шиг байгаа. Ингээд тэр тусламжийг авах асуудлыг Америкийн талд тавьж болно гэсэн шийдвэр гараад тэгээд тэрийгэ хөөцөлтөл эцсийн хүртэл хөөцөлцөөр явал тэгэл нэр анхныхаа онгоцоор тэр юугаа ярьж авахад тэр үед эрүүл мэндийн сайд ням даваа байсан. Орлогч цаад дасцгүй байлаа. Элчин сайд лейхгүй байлаа. Ингээд бид нар онгоцны буудлын дээр очиж тэрийг хүлээж авч тэр үед бол тэгэл шууд эмнэлгүүдэд нь сайхан тарааж өгөл. Тэгэл манайх чинь нэг үедээ л гэхэд шифриз, тарай, маск тэгэл ер нь бүх тэр төрлийн ямыг анхны тусламж тэгж орж ирсэн байгаа. Энэ Монголын одоо зөвхөн гадаад харилцаа гэхгүй. Энэ түүхийн томоохон үйл явдлуудад та гэрч болж ижээ. Тэрнээс одоо бүр яг ингээ онцгойлоод тэр их том сургамжтай үйл явдал болсон юм аа гэд хэлвэл та юу хэлэх вэ? Тэгтээ бол оюун чимгээ би бол бүх зүйлд орчуулагчаар орж исэн. Ер нь тэгтээ орчуулагч хүний хамгийн дээд зэргийн ёс зүй бол яригдсан яриаг хизээч мэдэмхэрх юм уу бусдад дамжуулах тийм ирэхгүй байдгийг ш. Аливаа зүйлийн болсон үйл явдал яасан, яаж яригдсан бэ гэдгийг бол зөвхөн тэр ярьсан хүн өөрөө л ярих хэрэгтэй байдаг. Энэ бол орчуулагчийн хамгийн гол зарчим. Гол зарчим. Ягаад гэвэл орчуулагч хүн гэдэг итгэлийг аваад хүний яриаг дамжуулж байгаа хүн тэрийг цааш нь дамжуулж ярих эрх хизээч байж болохгүй. Зүгээр түрүүчийн Пентагоныг бол би өөрөө гар бие орцолж явсан учраас хэлж байгаа. Би одоо тэгээд таныг нэвтрүүлэгтээ урах гээд одоо ярилцлага өгчээсэн энэ тэнд бичиж нийтлүүлж исэн юм чи их ирлээ. Тэгэхээр таны саяын зарчим уу? Би бол боддгийн штэ. Ер нь энэ бол яг миний баримталж явдаг. Энэ одоо би гадаад ямд 38 жил ажиллахдаа миний баримталсан зарчим. Одоо ч гэсэн одоо дал хамаагүй гарчаал явж байгаа мөртлөө орчуулга хийгээл явж байгаа синхроно хийж найлаа. Гэхдээ хин хаана юу ярьж гинүү гэдгийг бол би хизээч ярьдаггүй. Яг тэр миний би хийсэн, миний ярьсан зүйл биш. Тийм учраас би ер нь тийм ярилцлага энэ төр өгдөггүй. Тийм юмд ордгүй, тийм зарчимтай юм аа. За тэгвэл би одоо танаас нэг юм хүсье. Одоо би танаас болсон үйл явдал дээр юу яригдсан гэхээсээ илүү одоо та энэ олон жилийн турш энэ Монгол улсын гадаад харилцааны энэ том үйл хэрэгт оролцоод хил залгуудад орчуулгыг хийгээд явж байгаа хүн өнөөдрийн энэ орчуулагчдын өнөөгийн байдал ерөөсөө орчуулагч одоо та хоёр сая орчуулагч хүний баримтлах ёстой гол зарчмыг ярьчлаа шүү дээ. Өөр анхаармаар юм та заавал хэлэх ёстой энэ талаар. Гэхдээ ер нь бол би боддгийн хүний талын хэлж байгаа үгийг хүн өөртөө айгүй дээд зэргээр зөв тусгаж авах хэрэгтэй. Зүгээр би чиний яг сая асуултанд чи эргээд хариулъя л да. Тэрний өмнө би нэг зүйлийг ярмаар байна. Бекер гой. 1991 оны 7 сард Монголд ирсэн юм а 7 сар тий. Тэгэхээр үед их баг хурлын хамтарсан одоо парламентын чуулган дээр үг хэллээ л дээ. Тэгээд тэрний орчуулгыг би хийсэн. Тэгэхэд бол урьдчилсан юу текст байхгүй зүгээр өөрөө шууд орж ирээл за би сая үгэн дээр ажиллаж байгаад ирсэн маа баасан чи барьж байгаа юу яа гэгээд шууд надад англи дээр бичсэн текстээ өглөөл. Тэгээд тэр хэлсэн үгэн дотор нэг үг надад санаанаас гардаггүй байхгүй юу. Тэр юу гэхээр
манай улсын ахиц олц бүгдийг ярьжсэн аа. Ер нь тэгтээ хүн төрлөختний авсан сургамж юу гэхээр ардчлал гэдгийн аюултай тал нь анархизм хаос руу явуулчих магадгүй байдгийн шүү. Гэдэг ерөөсө зүгээр юмны дунд зүйгээ тийм үг хэлэхэд надад айгүй их тийм гүнзгий тусч байсан. Ааха, энэ бол анхааруулга сэрэмжлүүлэх юм да гэж. Тэгээ маргааш нь тэр үгийг одоо тэр үеийн засгийн газрын мэдээ энэ төргээ бүгдийг нийтлэлээ л дээ. Гэтэл нөгөө абзацыг яг хасаад манай бүх сонин хэвлэлүүд нийтэлсэн байсан. За тэгээд тухайдаа би бол жишээ чамд өнөөдөр энийг авчирлаа л да. Энэ одоо тэр үед хэлсэн үг нь байгаа юм бэ гэргэн. Тэгээ манайхан ч одоо энэ тийм юм байгаагүй гэж хэлж магадгүйгээд одоо өөрийн гараар хийсэн засвар нь энэ хүртэл байгаа юм. Тэгээ энэ үгийг би үзүүлэх гээд аваад ирсэн байхгүй юу. Тэр үгээ ингэж хэлжсэн юм аа. Тэгэхээр би бол боддог байхгүй юу. Гадны хүн ч гэсэн сургамжтай үг хэлдэг. Тэрийг авах ёстой. Тэрнтэй уялдуулаад хэлэхэд өнөөдрийн одоо залуу энэ орчуулагч нар ер нь асар их болжээ. Радио телевизээр ч одоо англи хэлний нэвтрүү одоо сургалт гэл ер нь нэг 3-4-7 хоногт баруун зүүнгөө орчуулга хийлэгдэг болгоно би та нарыг ирээ суралц гэл ярьж байгаа юм. Тэгээ би боддгийн одоогийн хүмүүсийн IQ нь их өндөр болж тээ. Би одоо 5-6 жил сурч ижил англи хэлийг гадарлаж ил эхэлсэн. Хүн бол амьдрал дээр хэл гэдэг чинь амьд шинжлэх ухаан учраас амьдрал дээр тэр чинь цаашаа гүнзгийж хөгждөг байхгүй юу. Тэгээд ингээд бодоход бол тийм маягаар нэгдүгээр залуучуудаа удирдах болохгүй юм да гэж боддгийн. Хоёрдугаарт орчуулга хийж байгаа хүн бол өөртөө дээд зэргээр ажиллах ёстой шүү дээ энэ чинь. Англи хэлээ монгол хэл хоёрын чинь мэдлэгийн төвшин адил байж чи тэр юмыг нөгөө хүнд нь хүргэнэ. Нөгөө талаар шууд хэлдэг хүн байна, нюанстай хэлдэг хүн байна, тойруулж аваачаад хүнийг дөнгөх маягаар ярьдаг хүн байна гэх би бол энийг зүгээр нэг хүн хоорондын харилцааны юм яриаггүй шүү дээ, тий. Өндөр дээд албан ёсны орчуулга. Тэгэхээр тэр бүх юмыг зохи төвшөнд нь хийхин тулд орчуулагч хүн өөрийгөө дандаа голж өөртөөгөө дандаа ажиллаж явах хэрэгтэй л дээ. Тэгээ бид нар чинь бол бидний үед бол одоогийн залуучуудын ярьдгаар нөгөө социализмын диктатурын үе байсан байж л дээ. Өдөр нь ингээл орчуулганд гүйгээл 5-6 цагт өрөөндөө орж ирэл өдрийнхээ хийх ёстой ажлыг хийгээл 10-11 цагт л харьдаг байлаа шүү дээ. Тэгэхээр зэрэг хийж байгаа ажил гэдэг чинь тэр чигээрээ л чиний хэлний мэдлэгт хэрэгтэй. Улс орныхоо байдлыг, улс орон бүх юмаа мэдчихэж орчуулах юм. Ингээ явж итэл төл малын тухай юм яриад унах, санхүү эдийн засгаа ярина, уул уурхаагаа ярина. Би наад чиглэлийг чи мэдэхгүй гэж хэлэх ирэх байхгүй шүү дээ. Тийм учраас ер нь зүгээр өөртөөгөө нэлээд сайн ажиллаж ижил би орчуулагч гэж хэлээсэй дээ манай залуучууд гэж бол зүгээр би өөрөө телевизээр хараа сууж байхдаа боддөг юм аа. Одоо энэ бол зөвхөн та бодлоо хэлдэм аа гэж төгсөх гээд ах шиг байна. Би энийг жоохон цааш нь ухмаар байна. Яг бодит жишээн дээр бид нар одоо та бүхнээсээ одоо би ч гэсэн өөрөө залуучуудад хэлэх ажлынхаа туршлагаас энэ он жилүүдийн туршлагаас сурснаа хэлэх ёстой гэж бодож байна. Таны ярианд голонгуй өнгө байна. Би бол залуу үеийн хизээч одоо буруутгахгүй. Манай залуучууд чадварлаг. Залуучуудаа бэлдэж хөл дээр нь босгож тэднэртэй өсгөхт нь туслах ийм л зүйл дутагдаад байна гэж би боддгийм л та. Бид нэр Москвад одоо ихтэй сургууль төгсөн ИМО-гийнхэн ч адилхан айлна. Гадаад яамн дээр англи хэлний хичээл явдаг л байсан шүү дээ. Тэр юу бид нарыг эх орны амьдралтай танилцуулна. Монголын амьдралыг одоо англиар дүрслүүлж, хэлүүлж, ярьж сурах хэрэгтэй. Үгээр хүн орчуулга хийдгүй байхгүй юу? Ойлголт мэдлэгээр хүн орчуулж байна. Мэдхгүй юмыг хоосон үгээр орчуулах юм бол тэр яг нөгөө буруу тал руу л аваад явдаг. Тэгээ тийм айхтай юм байсан ш. Жишээ нь одоо манай дүрсрэн сайд байна тийм биз дээ. Одоо би нэг зүйлийг ерөөсөө мартдаггүй юм. Ингээд дээд хэмжээнд орчуулах их чинь бол сайд дандаа л хамт байна ш. Тэгээд надад бол ингээд нэг юм цаасан дээр бичсэн юм.
За бас хүн бичсэн юмыг харахаар илүү сайн тогтоодгийг. Чи энийг уншаад тогтооч. Тэгээ би тэрийг уншсан чинь гэж найдтна. Гэдэгт бол итгэнэ гэд ингээд над бичиж өгсөн байсан шүү дээ. Чи жишээ нь боддоо. Наа чи яг олон улсын одоо юу гэдэг гадаад харилцааны төрийн тэргүүнүүдийг хэлдэг шүү дээ. Тэгж найдаж байна. Гэдэгт бол итгэж байна. Тэг чи ямар нэг юмд баттай байх нь нэг өөр тийм айхтар янснууд тэрийг бичүүлээд авцсан хүн чинь тэгвэл би энийг англиар юу гэж хэлэх ёстой вэ гэд яг тэр дор нь эргэл бодно шүү дээ. Тэгээд тэгж бид нарыг одоо залж Монгол ажлынхан замд оруулж исэн улсууд шүү дээ. Одоо хоёулаа нэг таныг би жоохон шахаад л байл да. Та одоо бас хэлж явах хэвээр ярьж явах хэвээр гэдгийн учрал энэ одоо бид нар чи яагаад ч юм энэ сошиал ертөнцийн илэн далангүй болж нууж хаах юм байхгүй болж өндөр дээд албан тушаал хасж байгаа хүмүүсийнхээ англи хэлний тухай чих ярьдаг болж таны зүгээр хувийн бодлыг би сонирхож байна. Зүгээр яг үннийг хэлэхэд бол би яг одоо мэрэгжлийн орчуулагч яагаад гэвэл би тэр Марис Торресын нэрмжтэй хэлний их сургуулийн яг орчуулагчийн ангийн төгссөн хүн шүү дээ. Тэгэхээр орчуулагч хүн гэдэгт бол өөрт нь этик байхаас гадна орчуулагчийг ашиглах этик гэж их том зүйл байдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл төр одоо засгийн хэмжээний албан ёсны яриа хэлэлцээрийг өөрсдөө бие дааж явуулдаггүй л байхгүй юу? Хичнээн мэддэгч байсан. Хичнээн мэддэгч байсан. Өнөөдөр одоо дүүрсрэнгойг мэдэх улсууд зөндөө. Дүүрсрэнгой гадаадын айлчлалд яваад ийм том айлчлал ихэд орчуулагчтай ярьдаг байсан. Тэгэхээр эн чинь бол гол нь юу гэхээр нэгдүгээр хүн хэрэг өөрийнхөө ярьж байгаа асуудалтай үнэн бодиттой хандаад үнэхээр би улс орондоо ямар нэгэн тустай зүйлийг энэ уулзалтаас авах ёстой гэх юм бол хүний ярьж байгаа яриаг өөрөө сонсоод тэрний хариултыг өөрөө бодож боловсруулах хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө төрөл хэлээр яриад. Тий. Тэгэхээр тэр төр засгийн тэргүүнд тэр бодож юмаа цэгцлэх боломжийг хэн олгодгийг гэвэл орчуулагч нь олгодог байхгүй юу? Тэр хооронд бодож амжих нь байна. Тийм. Энэ хүн ингэж ярьлаа. Би асуудлыг тэгвэл ямар өнцгөөс нь яаж тавих ёстой гэдгээ тэр үед төр засгийн тэргүүн бодох энэ хугацааг өгдөг. Энэ бол би ярьж байгаа биш орчуулгын юм. За дараагийн нэг их айхтар том юм юу гэдгийг гэхээр төр засгийн тэргүүн тэнд одоо интервью өгөөд гадаадын айлчлал ихвчлээ явж агаад ямар нэгэн зүйл дээр алдаж болно шүү дээ хүн юм чинь. Тэгэхэд ямар нэгэн хэмжээгээр шууган болоход бол тэд хэдийгээр тэр төр засгийн тэргүүн хэлсэн ч байсан тэрний бурууг орчуулагч хүлээдэг. Энэ орчуулгын алдаа гарсан байна. Манай ерөнхийлөгч ухаандаа ингэж хэлээгөө маа гэдэг мэдгэлийг гадаад ям гаргах. Энэ эрх нь байдаг. Тэрийг чи хичнээн зөв яг ярьснаар нь орчуулсан ч гэсэн тэрний бурууг орчуулагч нь хүлээх ийм улс төрийн бас нэг давхар хамгаалал орчуулагчд нь явдаг байхгүй юу? Гэхдээ наад дотор чинь за энэ зарчим байж. Тийм. Тэгтэл өнөөдөр дэлхий бол одоо ингээд даяарчлагдаж байна. Дэлхий нэг хэл дээр ярьж байна. Удирдагчид бол нэг энэ англи хэлийг гэдэг юм уу тийм төгс төгөлдөр эзэмшээд тэр төвшөнд нь ярих хэрэгтэй гэдэг бас нэг үзэл байгаа даа шүү дээ. Тэр бол биш үү энэ хоёр утгатай. Хүн хоорондын харилцаанд бол аль болохоор чөлөөтэй ярих хэл бол гүүр болно. Албан ёсны яриа хэлэлцээр бол одоо тэр классик тэр зарчим алдагдаагүй. Өнөөдөр Оросд бараг Путин ерөнхийлөгч шиг герман хэл мэддэг хүн байхгүй гэж ярьдаг. Ангела Меркель Оросд комсомолын дээд сургуульд хичнээн жил суралцаад ингээд орос хэлээр бас төгсгөн. Гэтэл Герман Оросын албан ёсны хэлэлцээр дээр зөвхөн орчуулагчтай л ярьж байгаа. Тэр албан ёсны хэлэлцээрээс гарлаа, фойнд орлоо, зоогонд орлоо, гадна музей үзээд явлаа. Тэгээд хүмүүс хүн хоорондын харилцаа үүсэж байгаа. Энэ үед хүн чөлөөтэй тэр хэлнийхээ мэдлэгийг одоо хаалтанд хэрэгжих гайхуулж болно л та. Том ялгаа нь эндэл байдаг байхгүй юу? Яг гэвэл аливаа албан ёсны төр засгийн дээд хэмжээний юмд хувь хүн гэдгээр хизээч үйлдэл хийх эрхгүй л байдаг байхгүй юу?
Тэр олны хэдэн одоо Монголд бол 3.1 сая хүнээ төлөөлж явж байгаагийн хувьд тэр хүн өөрийнхөө хэлний мэдлэгээр бахархах юм уу өөрөө тэгж бие дааж тэх ирэхгүй л байдаг байхгүй юу. Тэрэндээ гол нь. Зүгээр энэ тэнд явсан, үдсэн, харсан, хүмүүсийн ярьж байгааг сонссон энэ бүх зүйл дээр л би үнсэлж ярьж байгаа. Тэгээд хүнийг дээдлэх гэдэг бол хамгийн хүн одоо харилцааны дээд зэргийн соёл юм да. Хүнийг хүн хүндэлж, хүнийг дээдлэнэ гэдэг чинь хүнд бялдуучилж, хүнийг долгонох юм уу, өөрөө тэр хүнээс зиндаа доошлж байгаа юм огт биш шүү дээ. Жишээнд ингээд Английн хатан хааны гэрт нь ерөнхийлөгч Очирбат Цэлмаа тэр хүн хатагтай нартай ингээд ороод би орчуулга хийж л да. Тэгээ ингээд ширээн дээр сайхан диванаар суулгаад манай ерөнхийлөгч энтрий. Тэгээ хатан хааны тэр нөгөө одоо үйлчлэгч нь ингээд цаймаа авчраа зүгээр тавьчихж байгаа. Тэгээ хатан хаан өөрөө та цай уух уу, кофе уух уу, чихэр хийх үү? Тэрийг өөрөө ингээд гардаад хийгээд ингээд аваад өгч байгаа. Тэр чинь хатан хаан өөрийгөө тэр Монгол улсын нэг ерөнхийлөгчийн өмнө жижигэрч байгаа юм биш шүү дээ. Тэр бол хүнд харагдахад өчүүхэн боловч хүндлэлийн дээд хэлбэр болоод явчихж байгаа жишээтэл байхгүй. Тэгэхээр иймэрхүү одоо хоандаа гítл ухаандаа би зүгээр өөртөө айгүй нэг эмзэглсэн энэ хүндлэлийн юм ярьж л та. Нэг олон улсын хурал болж илаа. Тэгээ энэ бол яг энэ төрүүчийн парламентын үед болсон үйл явдал. Тэгээ би тэр гадны тэр хурал семинарт орж исэн улсуудад ингээд орчуулга хийгээд тэгээ бид нар завсарлаад гарахгүй. Тэгээд тэнд нэг их хурлын гишүүн орж исэн. Гэтэл тэр гадны хүн очиод нөгөө хүнтэй чинь танилцаад ингээд нэрийнхээ хуудсыг гаргаад өглөө. Тэгсэн нөгөө их хурлын гишүүн чинь хинэг нэг нэрээ дуудаж байгаа юм л да би бол мэдж байгаа. Чи энэ хүнд миний нэрийн хуудсыг өгөөд энэ нэрийн хуудсыг авчих та гэж байгаа. Тэр ямар соёл үү те. Тэгээ нөгөө хүн чинь ингээд царай хачин болоо над руу нэг харснаа нөгөө туслахаас нь нөгөө нэрийн хуудсыг аваад харахчгүй тэгэл өөрөө ингээд барай зогсож байгаа юм л та. Гэх жишээтэй. Тэгэхээр ер нь зүгээр нэг иймэрхүү хандлага бас байна. Бас их чи та бодоод ээж болохгүй шүү дээ. Та ном бичлээ. За би бол бичихгүй оюун чимгээ. Гэхдээ одоо юу хөвдөө хүн болгон нэгдүгээр бичиж байна. Хоёрдугаарт үнэхээр тэрийг аваад яг тунгаагаад өөр дээрээ тэрийг тусгаж үзээд өөртөө шүмжлэлтэй хандаад ингээд явах тийм орчин бүрэлдсэн үү, бүрэлдсэн байна уугүй юу гэдгийг бодох хэрэгтэй юм л та. Бас. Тэгээд одоо ном бичих нь бол миний үүрэг биш ээ. Харин би нэг ном бичсэн шүү. Чамд өнөөдөр би энэ тэтгэвртэй гарсны дараа Индианагийн их сургуульд 6 жил ажилласан. Судалгаа хийгээд. Тэгээд тэр үед энэ Америкийн нэгдсэн улс, Монгол улс хоёрын улс төрийн 20 дугаар зууны улс төрийн харилцаанд Хятад, Оросын нөлөө гэж. Тэгээ энэ номыг бол харин би бичсэн юм аа. Гэхдээ энэ англи хэл дээр л дээ. Тэгээ энийг миний бичсэний гол зорилго өгөхөр тухайн үед надад олдсон том боломж байсан учраас Америкийн тэр архивт байгаа тэр бүх материалуудыг нэр нь үзье. Над тийм эрхэн олгогдсон байсан учраас тэгээд энийг бол ямар нэгэн комментар тайлбар хийлгүүгээр үлдээе. Энэ бол хэрэгтэй юм. Тэгээ энийг бол энэ судалгааны том номынхаа багтын хагасыг бол би дандаа ингэж тэр зүйлтүүдийг аваад яг одоо ямар архивт нь ямар хавцанд юунд байна гэдэг. Энэ бол хизээ нэгэн цагт Монгол улсын түүхэнд үлдэх ёстой юм гэдэг утгаар би энэ номыг бол харин бичсэн. Тэгээ би чамд бас дурсагч. Баярлалаа. Маш их баярлалаа. Энд бол зүгээр энэ номыг бол монгол хэлэнд орчуулаагүй юм. Надаас орчуулъя гэж хэлжсэн хүн би. Тэгээ би бол зохиогч эрхийн хувьд бол цаг нь арай болоогүй юм уу да гэдэг утгаар хэлсэн. Өнөөдрийн улс хүн бол өөрийнхөө улс орны нөхцөл байдал, газар зүүн байршил одоо бүх юм үргэлж бодож явах хэрэгтэй л дээ. Тэр утгаар нь
Англи хэл дээр нь унших тэр хэмжээний үнэн сонирхсон хүмүүс бол энэ бүх нөхцөл байдлыг ойлгоно. Зүгээр Монгол дээр орчуулад ингээд нийтэд тарахад тэрийг яг тэр бүх нөхцөл байдалд бүх юмтай нь уялдуулж яагаад гэдэг асуултанд хариулж авч тэгж ойлгохгүй юу? Эсвэл энэ тэндээс нь хідэн үг абзац төвж авчаад одоо ингээл манайхан чинь ярьж штэ тийм гээд ямар ч авцалдаагүй маягаар тэгээд ашиглах юм бол улс орноо бас хүн бодож авах хэрэгтэй шүү дээ бүх юм. Тэр утгаар энэ бол одоо ганцхан монгол хэл дээр англи хэл дээр л байгаа. Ер нь орчуулах гэсэн бодол байхгүй байгаа. Би сайн ингээд таныг номоо бичээч гэж хэлчихэд тэгээд таны энэ бүх бодол санаа хойч үедээ мэрэгжлийнхаа дагуу ажиллаж байгаа тань шиг одоо төрийн орчуулагч гэж юм байдсан уу мэдэхгүй. Ямар ч үсэн энэ хэмжээнд ажиллаж байгаа залуусд хэлэх бодох юмнуудыг бичсэн номны чин дараагаар эргэж уулзъя гэж уг нь нэвтрүүлгээ төгсгөе гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь та бичихгүй гэчлээ. Тэгвэл бит хоёрын яриа энэ талаар чин сэтгэлээсээ сонирхож таны үгийг сонсё гэсэн олон хүн төрсэн бахаа гэж бодож байна. Тэгээд ч өнөөдөр үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоос сэргээ мандуулсны ойн баярын өдөр байна шүү дээ. Энэ өдөр бүгдээрээ хэдийгээр шинэ жилийн өмнөхөн юм боловч яг энэ өдрийн утга учирыг бас бодож болгож ахад та бүхэн яриа таны хэлсэн санаанууд Монгол хүн бүрийн сэтгэл төрч бас нэрийг бодуулсан байхаа гэж бодож байна. Ингээд одоо таныг бол би одоо сайхан шинэ жилээрээ амраад үргэлж ажилтаа байгаа гэж мэдж байгаа болохоор ингээд зөвхөн баярлалаа. Ингээд тантай дараа уулзнаа гэж хэлмээргүй байна. Таны дараагийн ажилд амжилт хүсье. Олон уулзалтууд, олон чухал ярианууд дээр та яг ингэж бодсон Монголоо гэсэн сэтгэлээрээ залуучуудаа бас хамт байж хэлж ярьж яваарэ. Бидний энэ талаар ярьсан яриа ингээд дуусахгүй хаа гэж найдаж байна. Баярлалаа. Баярлалаа. Чамд их баярлалаа. Чиний ажилд их амжилт, амьдралын аз жаргалыг хүсье. Баярлалаа. Таны үгийг бас би үзэгчдэд дамжуулан хэлье. Өвлийн 17 нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Их олон цагаар сонирхолтой яриа өрнүүлж таны олон сайхан дурсамжийг хүргэх юмсан гэсэн хүсэл төрөөд би нэвтрүүлгээ өндөрлж байна. Ингээд шинэ жилийн энэ өмнөхөн дараад жилийн ажил үйлс ерөөсөө бидний монголчуудын маань амьдралд гэрэл гээгээ туссан сайхан он жилүүд үргэлжлэн эхлэсэ гэж хүсээд нэвтрүүлгээ өндөрлөө. За баярлалаа. Ерөөл Батөршин.